За хоолны давсыг шүүх аргаар цэвэрлэх туршилтыг хийж үзье. За үүний тулд биднэрт хэрэглэгдэх зүйл маань бохор хоолны давс, за шилэн аяга, нэрмэл устай сав, за энд юулөөр, шүл төрийн цаасны хамт, за энэ шаацсан аяга, штатив, за мөн техник жим, халаагуур гэсэн ийм төхөөрөмжүүд ашиглагдана. За одоо цөмөрөө хоолны давсаа шилэн аяганда жинэлж авъя. За жингээ 0.7 энэ дээрээ 2 г орчим хоолны давсыг хийн. За энэ маань бохор хоолны давс учраас бараа өнгөтэй харагдаж байна. За байгаль дээрээс авсан хоолны давсыг мөн шүүх аргаар цэвэрлэх боломжтой. За үүний тулд хоолны давснаас тодорхой хэмжээтэйг жинэлж авна. За 1 г. За 2.1 г хоолны давсыг авлаа. За одоо давсныхаа массыг тэмдэглэнэ. За 2.1 г. За энэхүү хоолны давсаа эхний ээлжинд нэрмэл усанд уусгаж өгнө. За нэрмэл ус хийгээд шилэн савхаар утгаад бүрэн уусгана. За ууслалыг сайжруулахын тулд бага зэрэг халааж болно. Аль болох бага хэмжээний нэрмэл усанд уусгах хэрэгтэй. За энэ үед механик хольц нь уусахгүй, харин хоолны давс маань усандаа бүрэн ууснаа. За ингээд илэс шороо мэтийн механик холцууд бол уусахгүй үлдсэн байна. За одоо энэхүү хоолны давсаа шүүнэ. За шүүхийн тулд фильтрийн цаасаа юулөртэйгээ нэрмэл усаар норгож хананд нь наалдуулж өгнө. За одоо хоолны давсны усандаа шүүж эхэлнэ. За үлдсэн механик холцоо мөн бага хэмжээний нэрмэл усаар зайлж хоолны давсаа бүрэн ус мөртөө оруулж өгнө. За нэрмэл усаар 2-3 удаа зайлна. За бохор давсны усанлаа нэрмэл усаар 3-4 удаа бол угаасан байгаа фильтрийн цаасаа. За одоо энэ шүүлтийн процесс дууссан хойно бид нэр халаагуур дээр халааж давсаа талсжуулж авна. За цэвэр давсны усанлаа халаагуур дээр тавиад аажуухан ширгээнэ. За энэ ширгээлтийг бол огцом явуулж болохгүй. Тэгвэл давсны талст маань ийшээ тийшээ өсрээд жингийн алдагдал гарна. Энэ халаалтыг бол аажуухан явуулнаа. За давсны усан усмал маань
аятайгаа одоо ширгээд цагаан тансдууд, цэвэр давсны цагаан тансдууд үүсэж эхэлсэн байна. За ингээд энэ усын бүрэн ширэгтэл туршилтыг үргэлжлүүлнэ. За давсны ус мөл маань маш сайн ширэгсэн харагдаж байна. За одоо энийг сайн хатаагаад тэгээ хүргөөд жингийн авнаар шазаа яхтайгаа. За энэ бохир давстайгаа харьцуулан харуулахад цэвэр давсны өнгө гой цагаан өнгөтэй гарсан байна. За одоо ингээд энийг хаттал нь хүлээж агаад дараа нь хүргөөд жингээ авъя. За давс маань шазаа яхта давс маань хүрсэн байна. За үүнийгээ жингээр тавьж жинлээ хэдүүлээ. За ингээд 93.6 г байна. За хоосон шазаа аяга бид нэр өмнө нь жинэлсэн жингээ авсан. За энэ маань 91.76 г гарсан. За ингээд бохир хоолны давсыг шүүх аргаар цэвэрлэх туршилтыг дууслаа. Та бүхэн энэ цэвэр давсны гарцыг тооцоолоорой.